Хүн төрөлхтөн сүүлийн 20,000 жилийн турш хувьсан өөрчлөгцөөр ирэхдээ өөрсдийн оршин буй дэлхийн гаригынхаа мөн чанарыг цаг тутам таньж мэдсээр ирсэн билээ. Хэдий дэлхийн гариг бол хүн төрөлхтний цорын ганц аюулгүйгээр аж төрөх боломжтой гариг ч гэсэн дэлхийд учир нь үл болд хар бараан бүр аимшигтай гэмээр олон төрлийн хачин зүйлүүд нуугдж байдаг. За тэгвэл өнөөдрийн бичлэгээр бид дэлхийн гариг дээр байдаг хамгийн аимшигтай 10 зүйлсийг нэрлэж танд таниулах болно. Таад маань ингээд бичлэгээ дуустал нь үзээрэй. 1. Галт бол дэлхийн газрын цардсын гүнд зогсоож боошгүй асар их сүрэл дагуулхуйц олон хүч хөрөмтлөгдөж байдаг. Тэдний нэг бол галтуул. Галтуул бол нэгсэнд манай гариг дээр байдаг байгалийн хамгийн хүчирхэг бас урьдчилан таамаглахын аргагүй сүрэл дагуулагч хүч билээ. Хэдийгээр бид ойрын хэдэн 10 жилдээ галтуулаас үүссэн бод аюул занал хэлтэй нүур тулаагүйч галтуул гэдэг бол зүгээр нэг бол биш. Харин ч дэлхийн цөмд халуун хайлмаг буюу галтуулын лаваас бүтсэн цагтай бөмбөл гэсэн үг. Тэд нэг сэрж дэлбэрэх юм бол газрын гүнд асар халуун хайлмгууд ориглон гарч асар их хортой хүнс хий зэргийг ялруулж бүхэл бүтэн хүний соёл иргэншлийг хүүс тэмдэрч чадхаар билээ. Түүхэнд хамгийн аимшигтай галтуулын дэлбэрэлтийн нэг бол манай эртний 79 онд болсон Везувий уулын дэлбэрэлт юм. Энэ үед дэлбэрсэн галтуулнаас болоод эртний Ромын Помпей хот шатамхан үнс хайлмгийн дор бушлагдаж хүмүүс тэрхүү үнс хайлмгийн дор хөшөө болон үлдсэн билээ. Харин энэ бүхнийг хэн ч өөрчлөн таамаглаж чадаагүй зүгээр л нэг нартай өдөр хүмүүс энгийнээр аж төрөөд байж байтал гэнт хүчтэй дэлбэрэлт мэдэгдэж тэнгэрт харуудаа бүдэж нарны гэрэл халахлагдсан хэдэн мянгаараа бомблогдож хүсэн гэд бодоод үз. 1815 онд Индонезид болсон Тамборо галтуулын дэлбэрэлтээс болоод дэлхий тэр жилдээ зуны улирлыг үзээгүй гэж байна. Тэр жил газар тариалан сөнөж үр тариа ургах зүгөө болсноос болоод хүн ард үсгэлэнд нэрвдэж нарны гэрэл хэдэн сарын турш дэлхийд тэр тусаагүй гэж та бүхэн бодоод үздэй. Хэдийгээр сүүлийн 200 жилд дахин ийм амар гайхамшиг тохиолдогч ирээдүйд тохиолдохгүй хэвээр байна гэсэн үг биш. За жишээ нь Америк нэгдсэн улсын Йеллоустоуны дархан цаазд үзэсгэлэнт байгаль бүхий газрын дор нэгэн аимшигтай галтуул сэрхээ хүлээн унтаж байдаг. Түүнийг эрдэмтэд бүр супер галтуулын ангилд оруулдаг ба хэрв уг галтуулт дэлбэрвэл асар том халуун лав хэмжээшгүй ихээр ориглон гарч ирнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Америк нэгдсэн улс тэр чигтээ үнсэнд дарагдаж хойд Америк твт олон зүйлийн амьтад мөхөж цаашлаад бүр дэлхий хэдэн 10 жилийн турш нар үзэхгүй мөнхийн өвөлд амьдрах нь гинлээ шүү. Тиймээс галтуул бол дэлхий дээр үхэн сүрэл гамшиг авчирч чадах үс нэг зүйлсийн нэг зүйлс юм блэ. 2. Далайн авраг давлгаа буюу цунами. Далай бол асар уудам нууцлаг ертөнцөлөө. Харин үүний гүнд хүний төсөөлж чадамгүй нэгэн аимшиг нуугдж байдаг бөгөөд тэр бол цунами. Энгийн далайн давлгаанууд ихэвчлэн ирэг дээрээ таймгэгчин баг бүжиглэж гэмээр давлгаалan байдаг бол цунами түүний хажууд газрын гадарг руу хүч түрэн орж иж асар том далайн хан мэт заримдаа бүхнийг сүрүүлдэг асар их хөнөөлтэй байгалийн үзэгдэл юм. Харин цунами нэг л үүсэж далайн ирэг рүү ойртож ирж байгаа бол түүнийг зогсоох ямар ч зүйл энэ дэлхий дээр байхгүй. Тийм учраас цунами бол дэлхийн түүхэнд тоож барамгүй ихээр гайхамшигыг тарж байсан билээ. Нэгэсэндээ цунамиг та бүхэн аян дотор ус дүүргээд цалгиулан асгаж байгаатай адилгээд төсөөлж бодож болно. Гэхдээ тэрнээс мэдээжээр хэдэн мянга дахин хүчтэй шүү дээ. Дэлхийн түүхэнд болж исэн хамгийн аимшигтай цунаминуудын нэг бол 1960 оны Чили улсад болсон цунами юм. 1960 онд Өмнөд Америк твийн номхон талайн ирэг дээр Чили улсын ойролцоо далайн доор 9.5 магнитийн хүчтэй газар хөдлөлт болсноос болоод асар том цунами үүсэж байжээ. Үүнээс үүдэлтэй асар их хүчтэй жижигрийн номхон далайн усыг өргөн уудам зайд хөдөлгөн далайн давлгаа үүсгэж Япон, Хавай, Филиппин зэрэг газар хөдлөлтийн төвөөс хэдэн 10,000 км-ийн зайтай газруудад бүрэн сүрлийг авчирсан байна. Уг цунами нийтдээ 10 м өндөр буюу 3-аас 4 давхар байшинтай тэнцвүүд өндөр байсан бөгөөд нийт 1655 хүний амь насанд хүрсэн байна. Харин энэ бүхэн зүгээр л далайн дор болсон газар хөдлөлтөөс үүдэлтэйгээ та бодоод үзтээ. Гэвч үүний хажууд 2011 оны Японы цунами бол жинхэнэ сүрэл байлаа. Японы иргэн ойролцоо далайн гүнд болсон 9 магнитын газар хөдлөлтөй улмаас 10 гаруй өндөр метр давлгаа Японы иргэн хотуудыг нөмрөн авсан байна. Уг цунамигаас болоод ойролцоогоор 18,000 гаруй хүн амь насаа алдсан бөгөөд цаана дахиад мянган хүмүүсийн цогц олдоогүй байна. Мөн цунамийн газар хөдлөлтөнд Японы Фукушима зэрэг цөмийн цахилгаан станц сүүдэж, станцын ойролцоох бүс нутагт цацраг идэх алдагдаж, Чернобылийн цахилгаан станцаас хойш хамгийн том сүрлийг авчирсан байна. Мөн Фукушима станцын ослоос үүдээд нийт 164,000 гаруй хүмүүс орон гэрээ орхиод дөрвсөн юм. Цунамийн галтуулын адилаар хизээ болохыг мэдхэд туйлын хүндрэлтэй байлээ. Хэдийгээр та эхлээд газар хөдлөлтөөс амьд гарч иж чадсан ч цунамигаас бол амьд гарна гэсэн баталгаа туйлын хомс юм. Гэвч хамгийн аимшигтай нь эрдэмтдийн тооцоолсноор Канари арлуудын доорх галтуул дэлбэрвэл Атлантын далайн дагах бүх эргийн хотууд тэр чигээрээ сүрэл авах бөгөөд Америк нэгдсэн улсын Нью-Йорк, Майами, Бостон зэрэг хотууд дээрх 100 м өндөр буюу 30 давхар байшинтай тэнцэх их цунами түрэн орж ирж уг хотуудыг газрын хөрснөөс бүрэн арчиж хаях магадaltaй гэж үзэж байна. Тэгэхээр цунами бол галтуулын адилаар хизээл бол хизэж хамаагүй нүрэлж болох дэлхийн хамгийн аимшигтай зүйлсүүдийн нэг байгаа. 3. Авраг том 8 машинууд. Далай тэнгисийн нарны гэрэл хүрч чадчихгүй гүн харанхууд хүмүүсийн хар тарьсан зүуднээс төрсөн юм уу гэлтэй авраг махчингууд нуугдж байдаг. Тэр бол далайн авраг 8 айлж. Эдгээр үл мэддэг махсуудын зөвхөн нүдл гэхэд хоолны тавгийн хэмжээтэй бөгөөд далайчдын зүрхэнд олон зууны турш айдас суулгасаар ирж. Далайчдын эртний домогт үгүйснээр кракен гэх авраг 8 айлж нь бүхэл бүтэн хөлгийг далайн гүн рүү чирж яваачих эсвэл тэмтрүүлээр бүхэл бүтэн хөлгийг баздаг байсан гэлцдэг. Энэ хүн сүнс мэд үл үзэгдэх араантан 13 м хүртэлх урттай бүр зарим тохиолдолд үүнээс ч урт байж магадгүй юм хүмүүс
хамгаалдаг. Аварга наймаачнууд маш ховор таарладаг бөгөөд хүн эсвэл амьтан руу дайрах мөчтөө цахилгаан мэт хурдан хөдөлж хурц эр бүхий соёотод тэмтрүүлээрээ өөрийн олзыг хуваан залгидаг байна. Аварга наймаачнууд байдаг гэдэг нотлох баримтуудын нэг нь халимны биеийн дээрх гүн соргинууд юм байна. Бид бүхний мэдэж байгаагаар халим бол дэлхийн хамгийн том амьтан шүү дээ. Халимнууд нь хамгийн томдоо гэхэд 30 м-ийн урттай аварга том амьтад байдаг. Тэгвэл тэднийг хүртэл гэмтэж чадхаар том аварга наймаачнууд бол дэлхийн хамгийн аимшигтэй зүйлсийн нэг яа харахгүй мөн гэсэн таамаглалууд явж байгаа. 4. Аварга том бар загас. Африкийн Конг мөрний гүн харанхуй усан дотор мөнгөн хайрсаар бүрхэгдсэн нэгэн аимшигт амьтан өршдгөө. Энэ бол аварга том бар загас. Бар загас бол махчин бөгөөд аварга том акулуудаас хүртэл илүү хөнөөлтэй амьтан ажээ. Уг загасны урт 1.5 м бөгөөд жин ойролцоогоор 50 кг хүртэл татдаг байна. Бус загас амьдрахын тулд агнадаг бол бар загас алахын тулд амьдрдаг гэж ойлгож болно. Бар загас нийтдээ 32 ширхэг мис засалчийн хутга шиг хурц соёотой ба энэ шүдээ ясан дээр төвөггүй шигдэж мах булчин нэгэн агшинд тасар татах чадaltaй. Ийм учраас бар загасын аманд орсон л бол ямар ч зугтах боломж байхгүй байж. Бүр бар загас өөртөө төцүүлж хэмжээний матрик хүртэл залхина гэж төсөөлөд үстэй. Орон нутгийн загасчид энэ чөтгөр мэт араатан усныг үнээс үсрэн гарч агаарт нисч шууг хүртэл чүүрэх эсвэл өөрийн эзэмшил санамсаргүй орсон хүнийг хүртэл товтолж байсан талаар үгүйсэн байдаг юм байна. Бүр зарим бар загасыг тамийн амтан эмийн хэлдэг байна. Тийм учраас бар загас бол дэлхийд дээрх хамгийн хөнөөлтэй бас хамгийн аимшигтай зүйлсийн нэг байгаа. 5. Шумуул. Шумуулнууд хэдий өчүүхэн жижиг бас нам гүмээр нисэх боловч шумуул бол дэлхийн хамгийн үхэл давхлагч амьт юм. Хэдийгээр ялаа шиг энгийн харагдагч эдгээр шумуул түүхэн дэх ямар ч амьтнаас илүү олон хүний амийг авч үйж. Энэ бичил цус орогчид зөвхөн хооллох гэж бас харин өөрсдийн зүү мэд хурц хошуугаараа үл мэдэгдэх үхлийн авилыг сая хөрөгчийн биед тарин өвчин дамжуулдаг. Могой, авраг загас, арслан зэрэг махчин араатнууд үхлийн хурц соёо хумстай байдаг бол шумуул тэдгээрээс хамаагүй илүү зэвсэгтэй. Тэр бол хумхаа, зика вирус гээд тэдний тараадаг аимшиг төвчнүүдийг дуртай байвал дуусахгүй. Шумуул нь хүний арьс руу бичил зүү шиг хошуугаа шигтгэх тэр мөчид зөвхөн цус ордгоо бөгөөд тэд үхлийн вирус эсвэл паразитыг хүний биед оруулж байдаг. Жишээ нь зөвхөн хумхаа өвчнөөс болж 600 мянга гаруй хүн нас ордог ба тэдний ихэнх нь хүүхдүүд байдаг. Харин сүрэг шумуулнууд бол бүр ч аимшигтэй. Мянга бүр саяараа бөөгнөрөн амьд хар салхи шиг л дайрдаг байна. Сибирийн тундорч шумуулын сүрэг амьсгал боогдуулж том амьтдыг хүртэл нядлах тохиолдлууд бүртгэж байж. Хэдий хүндрэлтний шинжлэх ухааны технологи хөгжсөөр байгаа ч бид шумуулнуудаас ирэх аюул занлыг бүрэн зогсоож чадахгүй байсаар л байна. Иймд шумуул нь асар олон гай дотгор тарих чадвартай тул яалтчгүй хамгийн аюултай амьтдын нэг мөн билээ. 6. Амьдараа булагдах. Өөрийгөө бүрэн харанхууд сэрж байна гэж та төсөөлөд үзтээ. Амьсгалагч гэсэн агаар орж ирэхгүй, хашгирах гэсэн болж дуу гарахгүй. Гараа сунгаж дээрх таацсан төрөхөд хүүтэн мод амьсгал боогдуулсан шороол мэдрэгдэнэ. Та аврал ирэн орилгоч дуу хоолойч нь хөрш шорон дотроос хинч сонсогдохгүй. Зүрх чинь хит урттай цохилж модон авс руугаа балбахаас өөр аргагүй. Тийм болохоор танд ганцхан зам үлдэхүүд харамслан тэр бол ганцхан үхэл байна. Түүхэн туршид амьдараа бушлагдах явдал цөөнгөө тохиолдож байсан. Орчин үеийн анагаах ухаан бий болохоос өмнө холерэ, кома, катаплекс зэрэг өвчнүүд хүмүүсийг өвхөл тун ойрхон амьгүй мэт байдалд оруулдаг. Үүнээс болж эмчнэр тэднийг андуурн нас барсан гэж үзэж амьдарн болдог гэж. Бүр 18-аас 19-р зууны үед хүмүүс амьдараа бушлагдахаас сэргийлэн зарим чинэлэг хүмүүс аюулгүйн авс бүтээлгэж хонх агаарын хоолойтой дээр нэмэд бүр гарах гарцтай авсанд оршуулдаг. Амьдараа булагдсан хамгийн аимшигтай тохиолдлуудын нэг бол 1891 онд Америк нэгдсэн улсын Кентаки мужид болсон байна. Октавиа Хэтчерийн эмэглэл явдал юм. Тэрээр гүн комонд орох үед эмчнэр түүнийг үхсэн гэж үзээд оршуулсан байна. Гэтэл хэд хоногийн дараа өөр бус хүмүүс ижил нөхцөлд оронгуудаа хэсэг хугацааны дараа буцаад сэрж ихсэн байна. Ийхүү түүний гэрүүлч энэ тухай мэдэнгүүтээ Октавиагийн булшийг буцаан нийтэл дотор нь бомблогдож өгсөн хүний цогц байсан бөгөөд авсны тагийг хумсаараа майцаар сүултээ бүр хомсчгүй болсон гэдэг. Гэхдээ энэ баримт сүултээ ходол болгон тогтоогдсон байна. Хэдий тийм ч гэсэн үүнийг бодох мөчтөл аимшигтэй биш гэж үү. 2014 он хүртэл Өмнөд Африкт нас орсон гэж үзэгдсэн нэгэн эр моргийн хөргөөр дотор сэрж байжээ. Зарим хүмүүс ч мөн бушлагдахаас хэдхэн секундын өмнө өөрийн цогцсны ууд дотор ухаан орж азаараа урагцсан байдаг. Тийм болохоор амьдараа бушлагдана гэдэг бол энэ дэлхий дээрх хамгийн аимшигтай зүйлсийн нэг мөн өсөө үлээ. 7. Онгоцны ослууд. Онгоцны ослол хамгийн аимшигтай өхлүүдийн нэг байгаамаа. Зарим ослол бол ердөө хитгэн хоронд бүхнийг сүрэлнэ. Зарим нь удаан, тарчлаантайгаар өнгөрч чөлөөт уналтанд орсон зорчигчид асар урттайгаар ойртон ирэх газрыг хараад юу ч хийж чадалгүй зөвхөн өөрийн үхлээ хүлээн. Түүгэнт хамгийн аимшигтай нисэх онгоцны ослын нэг бол 1985 онд болсон Японы агаарын тээврийн 123 дугаар нислэг юм. Энэ ослын үеэр онгоцны сүүлний тогтворжуулагч ажиллагаагүй болж түүнийг хянах ямар ч боломжгүй болсон байлаа. Ийхүү зорчигчид бүхэл бүтэн 32 минутын турш тасралтгүй орилсоор эцтэй бүгд ам өргөдөж. Мөн тэд хоолны тавцан дээр гэр бүлдээ сүүлчийн үгсээ бичиж үлдээсэн байжээ. Хэдийгээр нисгэгчид эцсийн мөч хүртэл онгоцын удирдахыг оролдож хичээж байсан ч эцэстээ уул мөргөж 524 хүний амьнаас ирсцсэн юм. Онгоцны ослоос гадна учир бүтүүлгээр алга болсон цогцнуудын нууц одоо хүртэл тайлбарлагдчихгүй хэвээр байна. 2014 онд 239 хүнийг тээж явсан Малайзийн MH370 нислэг ямар ч уул мөргөө сургаггүй болсон мэлээ. Уг онгоцноос ямар ч ослын дуудлага өгөөгүй ба хэдэн жилийн турш ямар ч сүрлийн үлзэгдэл олдоогүй. Яг л зүгээр л агаарт уршаад алга болсон мэт. Онгоцонд юу тохиолсныг одоо хүртэл олж мэдээгүй бөгөөд магадгүй одоо хүртэл олдохгүй гэж найдлага тээсээр явахыг үгүйсэхгүй лээ. 8.
Орхигдсон эмнэлгүүд. Хаягдсан сэтгцийн эмнэлгүүд бол дэлхийн хамгийн жигүүд сүргэм газруудын нэг билээ. Эдгээр орхигдсон байгууллагууд зөвхөн өнгөрснийг санагдуулан төдий биш, харин сүүдэр дундаа амьд мэт оршсоор байдаг. Нэгэн цагт сэтгцийн өвчнүүдийн хорогдох байр байсан эдгээр хар бараан газрууд нь эмчилгээнээс илүүтэй тамлалт болж хувирсан. Хизээж эдгэршүү зовлон шаналлын бэлэг тэмдэг болон үлдэж. Одоо тэд хоосорч нурж унах шахсан сүнсгүй барилгууд мэт харагдах боловч тэдний эвдэрсэн хан тааз нь бус. Харин өнгөрсөн үеийн тарчлаан дурсамжууд нь ч бас бүрхэн авч. Эдгээр нь хаягдсан эмнэлгүүдийн хамгийн аимшигтэй зүйл нь үнэхээр хоосон гэдэгт итгэхэд бэрх явдал юм. Энд нэгэн цагт зовлон эдэлж ам өргөгдсөн хүмүүсийн сүнснүүд үлдэж мөнхийн тарчлалт үлдсэн мэт мэдрэмж нь эмнэлгүүдийг хар хагшинд түрхвэлээ. Эдгээр орхигдсон газар руу зориглон орсон зарим хүн шүн дунд сулхан шивнэг чимээ сонсох эсвэл хэн нэгэн өршөөл үсэх эсвэл уйлан дуулах чимээ дуулдаг гэж ярьцгаад өгнө. Зарим нь урт хоосон хонглоор алхах үеэр үл үзэгдэх хөлийн чимээ араас нь дагахыг мэдэрдэг гэн. Хамгийн муухай дүүхтэй газруудын нэг нь бол Германд байрлах Билидс хэмээх хаягдсан сэтгцийн эмнэлэг юм. Уг эмнэлэгт орж үтсэн олон хүмүүс айц төрүүлэм сүнс чөтгөрийн зүйлстэй таарсан тухай ярьдаг байна. Зарим нь гинт күрт өргөж толгой иргэм сүнсэнд даруулж өгөх мэдрэмж авсан тухайга дурдж байжээ. Зарим нь бүр нүдний булангаар хар бараан дүрс хөдлөхийг харсан эсвэл хөлс таасан халуун өрөөнд хүүтэн мөс шигаар өөрийг нь зөөлөн шүрхийг мэдэрсэн гэж ярьцгаадаг байна. Гэвч хамгийн чигүүд сүргэн мэдрэмж бол энд орсон хүн зүгээр л барилгад биш, харин өөрийнхөө төсөөллөөс хамгийн аимшигтэй зүйлсийг төсөөж харах юм аа. Та ингэ төсөөлөл үсттэй. Нурж унах шахсан шат, анцав болсон хан, хөг зүрсэн хаалганууд. Мөн эдгээрийн дундуур алхах үед хизээ нэгэн цаг шаналж байсан өвчтнүүдийн галзууралд автсан сэтгэл зүг өөрийн биеэр мэдэрч эхлэхгүй гэж юу? Тийм учраас хаягдсан сэтгцийн эмнэлгүүд бол дэлхийн хамгийн аимшигтай газруудын нэгт ордог байна. 9. Тарван тахал. 14-р зуунд Европыг бүрхэн авч өрдөө хэдхэн сарын дотор сая хүний амийг авч утсан аимшигт өвчин бол бубоны тахал юм. Хар тахал өөрөө бидний мэдхээр тарван тахал гэсэн үг ээ. Нянгаас үүдлийн тахал харханд бөөсөөр дамжин хоромхон зур тархаж олонний дунд тархсаар асар хурдан хугацаанд хэдэн сая хүмүүсийн ам өргөдөж. Халдвар авсан хүмүүсийн тунгалагын булчирхаан хавдаж улмаар харлаж яр мэт болдог. Үүнээс гадна өндөр халуурж цусаар бөөлж дотор эртнээдээс нь цус алдах зэрэг аимшигт шинж тэмдгүүд илэрч өвчтнүүд заримдаа шинж тэмдэг нь илэрснээс хэдхэн цагийн дотор нас ордог. Тахал хот тосготыг ирээр хүмүүс тухайн цаг үед нийгмээрээ шахуу айцд авцсан байжээ. Бүглүүтэн гэр бүлүүд гэртээ нас орж үгсэн хүмүүсийн цогц годомжинд хаягдан сүүлдээ тахлаар нас орсон хүмүүсийг тоолоход ч бэрхшээлтэй байсан байна. Үүний дараа хэдийн нас орогчдыг чандарлах газрууд баригдсан ч асар олон хүний цогц хоримтлагдсанаас үүдэж олон хот тасгад даяар өмхийн үнрээр хужигдсан байна. Бүр зарим газарт орч олгоч үйлдэлгүй буушиж амжилгүйгээр үлдсэн ар гэрийнх нь амиа алддаг. Түүхчдийн тооцоогоор 14-р зуунд тарван тахлын улмаас Европ, Аз, Африк төвд нийтдээ 75-аас 200 сая хүний амийг авч утсан бөгөөд зарим хот суурингууд газрын зургнаас бүрэн арчигдсан гэдэг. Хар үхэл буюу тарван тахал нь хэдий айжмаар намцсан ч түүний үхэл үлдээсэн хар толбон арилаагүй бөгөөд манай Монгол улс чинь өөрөө тарван тахлын идэвхтэй бүсд орчдгийг сануулах хэрэгтэй үзье. Тиймээс тарван тахал ба бусад цар тахал үүсгэж чадах боом зэрэг өвчний ямгууд нь яалтчгүй дэлхийн хамгийн аимшигтэй зүйлсийн нэг байгаа. 10. Өтний нүх. Энэ бол сансрын өтний нүх биш шүү. Харин гинт газрын гадраг дээр хаанаас ч юм бэ гарч ирээд үүсдэг туйлын нууцлаг асар том өтний мэт хэлбэртэй гүнзгий нүхнүүд юм. Өтний нүх бол хамгийн аимшигтай байгалийн үзэгдлүүдийн нэг бөгөөд гинтгэн гарч ирээд хэдхэн хормын дотор бүхлбүтэн газар нутгийг залгих чадвартай гэж та төсөөлдөө. Эдгээр 10 том юулуур хэлбэрийн газрын хотгорууд нь хвчлэн газрын доорх шохоон чулуу ирэгдэж эсвэл агуу нурснаас үүдэж газрын доорх хөрс тогтворгүй болсон үед үүсдэг байна. Энэ өтний шиг том нүх үүсэх үзэгдэл маш хурдан хүчтэй болдог тул хүмүүс ямар нэгэн байдлаар урьдчилан сэргийлэх үнэхээр боломжгүй. Нэг л мэтгэд доошоо унаад өгнө шүү дээ. Өтний нүх гинт гарч ирсэн жишээ бол 2007 онд Гватемала хотод үүссэн өтний нүх юм. Нэгэн өдөр хотын доор гинт бүхлбүтэн годомжтой тэнцэх хэмжээний 100 м гүн нүх үүссэн ба энэ явдал оршин суугчдыг цовчирдуулж тус улсын эрх баригчдыг төөрөгдөл оруулсан аж. Энд гамшиг олон жилийн турш явагдаж буй газар доорх олборлолтоос болсон уу эсвэл он удаан жилийн турш нэмэгцээр ирсэн газрын гүний уснаас болсон уу эсвэл өөр хүчин зүйлээс улбаатай юу гэдгийг хинч яг цав нарийн тодорхойлж чадаагүй. Өтний нүхнүүд зөвхөн хот суурин газарт аюул учруулдаг бөгөөд аслагдсан нутагч үүсэж бүхлбүтэн ой мод тариалангийн талбайг залгиж чаддаг байна. Тэрч байтугай бүр гол мөрнүүд модод зэрлэг ан амьтдын доор гинтгэн үсэд бүхнийг ёроолгүй ангал руу татдаг. Зарим газарт өтний нүхийг газрын гүний усны урсгалын өөрчлөлттэй холбон тайлбарладаг. Өтний нүхний хамгийн аимшигтай тал нь түүнийг мөн л урьдчилан тамгалж чадчихгүй юм. Нэг л өдөр хүн бүрийн ажил амьдрал буцалж байсан нэгэн талбай хэдхэн секундын дотор бүхлээрээ залгигдсан мэт доош унаж уул мөргөө алга болно гэж та боддоо. Тийм учраас өтний нүхүүд бол яалчгүй дэлхийн хамгийн аимшигтай тааваршгүй зүйлсийн нэг байгаа. Ингээд дараагийн бичлэгээр бас сонирхолтой бичлэг орно шүү. Та бүхэн Ремэжээс угаа лайк дараа subscribe хийгээд хүлээж байгаарай.